Сайн байна уу? Та Монгол эрсдэл багтай татваргүй тогтмол хөдөлгөөр өсгөхийг хүсэж байна уу? Тэгвэл тань Монгол Улсын засгийн газраас олон нийтэд нээлттэй санал болгож буй засгийн газрын дотоодын үн цасны талаар товч мэдээлэл хүргэе. Засгийн газрын үн цас нь Монгол Улсын сангийн яамнаас дотоодын хөрөнгөний зах зээлийн хөгжил, төсвийн санхүүжил, бүтээн байгуулалтыг дэмжих, зах зээлийн жишг үг тогтоох зорилгоор тодорхой хугацааны явцад хүү амласан өрийн бичиг юм. Банкны хадгаламжийг арилжааны баг санал болгодог бөгөөд хугацааны хувьд богийн донд урт гэсэн хугацаатай байдаг. Харин засгийн газрын үн цасыг Монгол Улсын засгийн газар санал болгож байгаа бөгөөд хугацааны хувьд 6 сараас 3 жилийн хугацаатай байдаг. Хүүгийн орлогын татварт хадгаламжинд 10% төр одуулдаг бол засгийн газрын үн цас нь хүүгийн орлогын татвараас чөлөөлөгдсөн гэдгээрээ давуу талтай. Банкны дампуурах эрсдэл нь засгийн газраас өндөр байдаг тул банкнууд нь 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатгсан байдаг. Харин засгийн газрын үн цас нь банк шиг даатгалгүй ч гэсэндээ засгийн газар өөрөө баталгаа гаргаж байгаа гэдэг утгаараа илүү найдвартай үн цас юм. Хүү авах нөхцөлийн хувьд хадгаламжийн ихэвчлэн хүүгээ хугацааны эцэст авдаг бол засгийн газрын үн цас нь хүүгээ сар улирал эсвэл бүр хугацааны эцэст авах боломжтой юм. Харин хөрвөх чадварын хувьд та хадгаламжаа өссөн үедээ цуцлаж болох ч гэсэндээ таны хүү буурах магадaltaй. Харин засгийн газрын үн цас нь цасыг та 2 дахь цэцэл дээр зарах эсвэл нэмж худалдаа авах боломжтой юм. Анхдагч арилжаанд 2025 оны 4 сарын 16-ны өдөр амжилттай татан төлөвлөсөн байна. 2 дахь удаагийн арилжаанд 4 сарын 30-ны өдөр хийгдэх тавлагдсан бөгөөд хэрвээ та арилжаанд оролцохыг хүсвэл Үнэт Securities үнэ цасны компаниар дамжуулан Монголын хөрөнгөний биржийн арилжаанд оролцоорой.